улс үндэстнийхээ өрсөлдөх чадварын талаар судалгаа хийж, улмаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх зорилго бүхий эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв байгуулагдсан билээ. Newcom, MCS Group, Худалдаа хөгжлийн банк, Чингис International Group, Mobicom, Just Group, Монгол Алт зэрэг компаниуд хамтран оюуны хөрөнгө оруулалтыг дэмжих зорилгоор байгуулсан тус төв нь олон улсын аргачлалаар Монгол улсын өрсөлдөх чадварыг судлан жил бүр тайлан гаргаж байх юм. Энэхүү зорилгынхоо дагуу Швейцарт төвтэй олон улсын удирдлагын хөгжлийн институтын дэргэдэх Дэлхийн өрсөлдөх чадварын төвтэй хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Дэлхийн өрсөлдөх чадварын төвийн тэргуун бөгөөд үүсгэн байгуулагч профессор Гарелли өнгөрөх 7 дугаар сард Монгол улсад айлчилсан байна. Тэрээр төрийн ордны иргэний танхимд зохион байгуулагдсан өрсөлдөх чадвартай Монголын төлөө хамтдаа сэдвт нээлттэй хэлэлцүүлэгт оролцож өрсөлдөх чадвараа түүний 10 алтан дүрм лекцээ уншсан билээ. Ноён Стефан Гареллин өрсөлдөх чадварын онолыг үндэслэгчдийн нэг бөгөөд тус чиглэлээр тасралтгүй 25 жил судалгаа хийсэн туршлагатай дэлхийд нэртэй эрдэмтэн юм. 1989 онд Дэлхийн өрсөлдөх чадварын төвийг үүсгэн байгуулахаас өмнө тэрээр Дэлхийн эдийн засгийн форум буюу бидний хэлж заншсанаар Давосын чуулга уулзалтын удирдах багт олон жил ажиллаж хувийн секторын өрсөлдөх чадварын талаар зэгсэн туршлага хуримтлуулжээ. Тэрээр Швейцарын Луизиана хотын их сургууль, түүнчлэн Луизиана дахь удирдлагын хөгжлийн хүрээлэнд тус профессорын ажлыг давхар эрхэлдэг бөгөөд олон улсын тавцанд улс үндэстнийхээ өрсөлдөх чадварыг сайжруулахын тулд аливаа орны төр засаг, хувийн хэвшлийн зүгээс юу хийвэл зохих вэ гэсэн сэдэвт олон 10 эрдэм шинжилгээний бүтээл нийтлэлийн эзэн юм. Эртний нэг ийм үг байт юм байна л да. Хэмжиж болдоггүй юмыг сайжруулж болдоггүй гэдэг. Тэгэхээр бид нар өнгөрсөн хугацаанд бол хөгжсөн, олсон, алдсан олон байгаа. Тэгэхээр бидэрт нэг зүйл дутагдж ирсэн. Тэр нь юу вэ гэхээр эдийн засаг өрсөлдөх чадвар бол хэмжиж чаддаггүй хүний үгээр ухарсан байна, урагшилсан байна, сайжирсан байна, дорцсон байна гэж субъектив хэмжүүрээр хэмжиж ирж исэн бол одоо явандаа ирэх жилүүдээс бид нар өөрийнхөө эдийн засгийн бодлого өрсөлдөх чадвар бүх зүйлүүдээ дэлхийн нэг хэмжүүрээр хэмждэг тийм цагийг ойртуулахын тулд ийм ажлыг өнөөдөр эхлүүлж байгаамаа. Тэгэхээр бидний урилгыг хүлээж аваад хүрэлцэн ирсэн та бүхэнд их баярлалаа. Ингээд профессор одоо Стефан Гареллиг лекц уншихыг урьж байна. За